За 2% үйл хөдлөхөрөнгийн 2% татвар санал хураахад 100 мянган хүний гар үсэг зогсоно. Гэхдээ энэ дээр бодох зүйлүүд бас нэлээд байгаамаа. Энэ маань яг зорилтод бүлэгд буюу анх удаага орон сууцсанд за магадгүй хоёр дахь удаага орон сууцанд орох хүмүүст хэр зэрэг тусах вэ? Уул нь бол одоо миний хувьд энэ татврын багц хуультай холбоотойгоор татврын буцаалтыг 6 саяыг 15 сая болгох гэж байгаа төсөл бол танилцуулсан. Тэр хүрээндээ анх удаага хүнд бол буцаалтын нэг хэрэглэхээс гадна яг бодит амьдрал дээр хүний амьдрал дээр хүн дунджаар хоёр дахь удаага одоо магадгүй хүүхдтэй болоод гэр бүлтэй болоод за нэг хашаа байшаа авсан байсан бол тэрийг зараад тэр хоёр өрөө байр авах. Энэ үед нь тэр татврын буцаалтын орлогыг нэмэгдүүлбэл уул нь илүү хүртээмжтэй. Илүү нөгөө зорилт бүлэгт хүрэх болов гэдэг талаас нь бол би бол бас бодоод байгаа. Яг байр зарах болгонд нь 2% нь татврыг байхгүй болгочих юм бол нэг эрсдэл нь шууд 10% рүү орох нэг эрсдэл бас харагдаад байгаа татвар дээр. Нөгөө талаасаа байрны одоо энэ мөнгө угаалт гэдэг юм уу. Сая эдийн засгийн байнгын төсвийн байнгын хорон дээр бас дүгнэлттэй гарсан байж. Магадгүй байрны ченжүүд гэдэг юм уу, байрыг одоо томоохон үйл хөдлөхийн одоо бизнесийг дэмжих гэдэг юм уу, ийм зүйл рүүгээ гулсчихъя гэдэг талаас нь бол би бол хараад байгаа. Тийм учраас ер нь манад энэ байр орон сууцны борлуулалт дээр хичнээн байр орон сууцны одоо борлуулалт жилдээ болдгийм бэ. Эндээс одоо хичнээн төгрөгийн татвар орж ирдэг үү? За эргээд орж ирсэн татврыг орон сууцчлуулах зорилгоор одоо дэмжих сан болгоод тэгээд ийм байдлаар одоо дэмждэгүү гэдэг асуудлыг бол би асуумаар байна. Лувсан Жамс гişүү асуулт. Лувсан Жамс гişүү асуулт асуув. Би хариулахгүй. Юугаа асуух юм бэ? За сайн зөрг гişүү хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Бидэд бас яг иргэдийнхэн гаргасан өргөдөлд маш хүндэтгэлтэй хандж байгаа. Засгийн газарт өгөх чиглэл болгож байгаа тогтоол төр бол анхны орон сууц буюу тэр дундаа ипотекийн зээлээр авж байгаа. Энэ орон сууцыг одоо орон сууцны нөхцлөө сайжруулах зорилгоор одоо бас зарж болно. Тодорхой ер нь яг зорилгыг нь бол нэг одоо ач холбогдол өгөхгүй. Ер нь бол энэ ипотекийн зээлээр бол анхны орон сууцаа борлуулахад авж байгаа энэ одоо зүйл дээр нь бол татврын хөнгөлтийг бол үзүүлье гэдэг зүйлийг бол дэмжиж засгийн газрын ажлын хэсэгтэйгээ бол ярилцсан. Харин иргэд маань бол одоо зөвхөн орон сууцнаас гадна гараж, бусад одоо үйлчлэгээний зорилттой үл хөдлөхөрөнгүүд ийм зүйлүүдийг бол өмчилж байгаа. Энэ болгоныг одоо борлуулсан орлогыг бас татвараас чөлөөлнө хөнгөлөх юм бол одоо бас боломжгүй байгаамаа. Тэгээ өргөдөл гарагч маань ерөөсөө 2% тэр чигт нүчингүү болгоно гэхээр ингээ хавтгаадаа болчих гээд байгаа учраас энийг зааг ялгааг гаргаад за манай өргөдөл гарагч Батхүү гэдэг залуутай уулзсан. Яг энэ залуугийн орон сууцны тэр анхны орон сууц гэдэг тэр зорилгыг нь одоо бидэд хангаж бас энэ хуулийн төслийг цаашдаа задлж зохицуулж орж ирье гэдэг дээр бол тохирсон. За ер нь бол одоо Монгол Улсын одоо засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дээр бол анхны орон сууц худалдаж авч байгаа хүн дээр бол дэмжлэгүүд бол хангалттай байгаа юм л. Ер нь бол одоо энэ буцаалтанд гэхэд 5-аас 6 сая төгрөг бол өгж байгаа. За дээрээс нь эхний 2 орон сууцыг үл хөдлөхөрөнгийн татвараас чөлөөлж байгаа зэрэг асуудлууд угаасаа бодлогын өрөөнд орон сууцууд бодлого дэмжиж явж байгаа. Харин энэ борлуулах хэсэг дээр бол бас ингэж наанта цаанта буюу бас асуудлыг ялгаж зохицуулахгүй болохгүй гэж одоо үзсэн. За хоёрдугаарт яг энэ борлуулах орлогоос бол орон нутгийн төсөвт орд юм байлээ. Орон нутгийн төсөвт бол жилдээ нэг 115 тэрбум төгрөг ордог. Хэрвээ энийг хуулийг тэр чигт нүчингүү болгох юм бол одоо энэ орлогын их усурыг хаанаас нөхөх үү гэдэг асуулт биднэрт бол бодитойгоор тулна. За ерөнхийдөө яг зөвхөн орлогын асуудлууд бол мэдээж Улаанбаатар хот Дархан Эрдэнэт Өмнөгөө өгсөн аймагуд төлхөө энэ орлогын бүрдүүлж байгаа зүйлүүд байгаа. За энэ 115 тэрбумын орлогоор дүүргүүд сумууд юу хийж ийн вэ гэхээр нийтийн үйлчлэгээ зам засвар, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, орчны тогтчлт зэрэг энэ одоо орон нутгийн чигүүрэгт заасан энэ чигүүргээ хэрэгжүүлэх одоо орлогыг үүсвэр болгож
энэ татварыг бас ашигладаг юм байна. Эргээд эндээс орж байгаа орлого нь буцаад яг орон нутаг тухайн аймаг сум дүүрэгдээ бас очтгоо гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо бас цаашдаа баланстай авч үзхийг хичээсэ. Тэгээд Эрдэнэбат гишүүний хэлж байгаа. Одоо сая цэцтэр бас тэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудлыг хүчингү болгоцсон юм билий. Төдгөлзүүлсэн. Тэгээ араас нь магадгүй энэ 2% татвар байхгүй гэдэг чинь бол өндөр үнэтэй. За парламент иргэдийнхаа оролцоог хангаж байгаа парламент дээр ирсэн 100 мянган саналыг хүлээж авч байгаа гэдгээ өнөөдөр бас их хурлын нэгдсэн чуулганаар харуулж байна. Энэ бол зөв хандлага. За ажлын хэсэг байгуулагдаад ажилласан байна. За мөн өнөөдрийн энэ үйл хөдлөлийн татврын 2%-тай холбоотой Иргэн Батхүү парламент дээр энэхүү санал асуулгыг явуулаад 100 мянган хүн тоон гар үсгээр санал өгсөн. Ийм асуудлыг цаашдаа их хурлын чуулганаар шууд хэлэлцдэг баг зарчмыг барих нь зөв гэж үзэж байна. Ингээд олон нийтээр хэлэлцүүлдэг байх нь бас эрүүл харилцаа юм аа. Тэгжиж энэ цаашаа иргэд парламентынхаа үйл ажиллагаанд итгэж үнэмшнэ. Тэгэд сая сайн зориг шүү хэлж гин тэр Иргэн Батхүү өмгөөлөгч Батхүүгийн зүгээс өөрийнх нь санаачилж байгаа хуулийн төсөлтөөр анхны байр. За анхны байраа өөрийн харьяал дээр байгаа эхний байран дээрээ л тэр 2% чөлөөлөд 2, 3, 4, 5 дугаар байранд бол орлого олох зорилго агуулж байгаа учраас тэр чөлөөлөхгүй гэдэг. Ингээд наривчлан зохицуулсан хуулийн төслөө боловсруулсан гэдэг мэдээллийг би бас хүлээж авч уулзахад илэрхийлсэн. Ингээд хуулийн санаачилчмаар юм бэлээ. Уг нь бол манай одоо сайн зориг шүү ямар хууль бичиж чадахгүй биш. Бичиг гэвэл орж ирээд хуулиа бичээд батлаад явчих. Бүрэн болцоо байсан боловч засгийн газар чиглэх нэрийдлэр одоо засаг руугаа одоо явуулж байгаа юм байна л гэж би бол ойлгож байна. Уг нь сайн зориг шүү өөрөө хуулиа санаачлаад өөрөө хэлэлцүүлээд эхний байран дээрээ гээд явах болцоо бас байгаа. Тэ. За усан жамс гişүү.